Үлгий сумын ерөнхий боловсролын ахлах дасгалжуулагч мөнгө сайхан завсарлага авч байна. Энэ тоглолтын араас 17-оос 18 насны эмэгтэй хот прогресс завхан Жанмын Эрдэнэ сургуулиуд тус тоглоно. Тунгалаг моронгийн 4 дахь давуулалт амжилттай. Хамгаалт амжилттай. Айсан мөнгө сургуулийн тоглоом амжилттай. Тооны харьцаа 5-1. Давуулт гадаагарсан тооны харьцаа 2-5. Давуултыг 6 номертой амирчин оюун дэлгэр арын бүсээс орчихсон. Гадаагарсан тооны харьцаа 3-5. Хоёрын бүсийн тоглоо мөнгө сургуулийн сул бөмбөг оноо олсон. Тооны харьцаа 6-4. Давуултыг довтлондоо өглөгч мөнгө саруул гүйцэтгэн. Довтлогоо дотор унсан тооны харьцаа 4-6. Давуултыг 12 номертой амирчин гүйцэтгэн. Анавсан тооны харьцаа 6-6. Намын довтлогоо хамгаалт амжилттай. Хаалтанд орсон сул бөмбөг албаш хайсан. Сул бөмбөг хоёр номерчин хуурсан. Хамгаалт амжилттай. 3-ын арын бүсийн довтлогоо хамгаалт сайтай. Ош шийдсэн. Намын довтлогоо унсан тооны харьцаа 7-6. 3 номерт мөнх туягийн довтлогоо амжилттай тооны харьцаа 7-6. Давуултыг 6 номерт амжилтсан. 12 номерт амжилтсан гүйцэтгэн. Хав номерт амирчин Дашнымын цэлмүн багтаон авчирлаа. Давуултыг цэлмүн гүйцэтгэн.
Давтгай амжилтгүй тооны харьцаа 8-7. Тоглолтыг Өлгийн сумын баг тамирчид тэргүүлж байна. Гатаад тооны харьцаа адил 8. Давтгай 5-8-ээр цэлмэн гүйцэтгэх нь. Хоёр авалтад бөмбөг райцсан тооны харьцаа 9-8. 5-8 цэлмүүний давуулал. Сол бөмбөг. Арван намартай. Удуулийн давтгай амжилттай болсноор тооны харьцаа 18. Давуултыг цэлмөн Тонглог мөрөнгийн намын давталгоо оноолсон тооны харьцаа 11-8. Цэлмөний дөрөвдүгээр давуулалт. Дадаа намарт нэг цагийн хаалт амжилт давтгай амжилттай тооны харьцаа 9-11. Давуулт амжилтгүй гадаа унсан тооны харьцаа 13-аас 9. 12-аас 9. Давуултыг удвал өвчлөлтөөр давуултаар хийсэн. Давуулт амжилттай. Хаалтны гартаа гарсан. Тооны харьцаа 10-11. Давуултыг 2-8 дамжиг гүйцэтгэх нь. Сул пас. Арамсын давталгаа хамгаалт амжилттай. Мөнх саруулын хууралт. Хоош шидсэн бөмбөг таацсан. Хамгаалт амжилттай сул бөмбөг. Тонглог мөрөнгийн намын давталгаа хамгаалсан. Хоош шидсэн. Давус. Энэ давлтын араас прогрессийн огтуд Завхан аймгийн Чанармын Эрдэнэ сургуулиуд тус тоглоно. Давтан давж мөнгө саруулын дадлага амжилттай тооны харьцаа 14-өөс 10. Секунд бөмбөг райцсан тооны харьцаа 11-ээс 14. Давуултыг 7-8-аар дамжуулсан гүйцэтгэх нь. Тонглог мөрөнгийн мөнх саруулын давталгаа. Мөнх саруул дахиад давталсан, хаалтанд орсон. Хоёрын 6-8-тай ануу дарын давталгаа амжилттай тооны харьцаа 15-1.
Давуултыг давтан тоглогч. Агима. Тунгалаг мөрөнгө үзтгэж байна. Орон номертой үүрийн туяагийн давтан амжилттай болсон тооны харьцаа 12-15. Давтан тоглогч Инэрлийн давталгаа амжилттай болсон тооны харьцаа 16-12. Давуултыг давтан тоглогч Мөнх Саруул гадаансан тооны харьцаа 13-16. Сулбас харан дайлж чадсангүй тооны харьцаа 17-13. Яа. Давуултыг 9-8 дамирчин намун гэрэл гүйцэтгэн. Хоёрын үсэн давталгаа. Мөнх Саруулын арын үсэн давталгаа хамгаалсан. Албач хуурсан хамгаалсан. Гадаа гарсан тооны харьцаа 17-13. 18-13. Намын хурал амжилттай тооны харьцаа 19-13. Үлгийн сумын багт амирчид 2 дахь завсарлагаагаа авлаа. Намын давталгаа. Удамлын давталгаа. Анаалсан тооны харьцаа 20-13. Давуултыг 9-8 дамирчин Инкватрийн намун гэрэл давуулна. Бүрийн давталгаа хаалтнарсан. Хаалтны гартаа гадаа гарсан байна тооны харьцаа 21-13. Сулбас намын давталгаа амжилтгүй тооны харьцаа 14-21.
Тавуултыг Арон намарт одуулын шугам дагуулсан тусгай амжилттай тооны харьцаа 22-аас 14. Намун гэрлийн 3 дахь тавуулал амжилттай оноо олцсон тооны харьцаа 24 23 14. Намун гэрлийн 4 5 дахь тавуулалт Далайн намартай их заяагийн авлага дотор унтснаар тооны харьцаа 15-аас 23 болсон. Давалтыг нэг намартай дамирчин гүйцэтгэн. Үзэгч та бүхний коммент дээр бичсэн бүгдийг нь уншиж байгаа болохоор асуулт байвал бичээд байгаарай. Одуулын давталгаа унсан тооны харьцаа 24-15 хожлын онон дээр ирсэн. Давуултыг давтлан давлж удвал өсрэлттэй давтар оруулж байна. Гадаагаар сан тооны харьцаа 16-24. Давуултыг 2 номертой тамирчин гүйцэтгэн. Мөнх саруулын урд хаалтан дорсон. Тооны харьцаа 17-24. Мөнх саруулын давталгаа дахин хаалтан дорсон. Тооны харьцаа 17-24. Гарсан тооны харьцаа 18-24. Хоёр номертой тамирчны 3 дахь давуулалт. Тооны харьцаа 19-24. Хамгаалалттай дахиад зогсон. Унсан гадаа гарсан байна тооны харьцаа 20-24. Хавдамгийн баг тамирчид эхний завсарлагаа захиаллаа. Давуулт амжилтгүй тооны харьцаа 25-аас 20 гэсэн онооны харьцаатайгаар эхний үеийн хожлыг Хавдамгийн цасалтай зөвхөлбөр сургуулийн хожлоо авлаа. Энэ давуулын дараа араас Хавдамгийн прогресс сургуулийн багтай Завхан аймгийн Чандман Эрдэнэ сургууль тоглоно. Баг тамирчид
бэлэн байж байгаарай. Энэ тоглолтын араас нэг эмэгтэй тоглолт яваад ихтэй тоглолт эхэлнэ. Даалтыг 14 номерт амирчин Агима талбайд оролцуулж байна. Хаалтанд орсон. Мөнгс аруул хаашаа уурсан. Ингээд мөнгс аруулын давталгаа хамгаалалт амжилттай тонглын мөр хаасан. Хаалт амжилттай тооны харьцаа 1-1. Агимагийн 2 дахь давуулалт. Мөнгс аруулын давталгаа. Унсаа. Тонглон мөрөнгийн хаалт амжилттай тооны харьцаа 3-1. Агимагийн 3 дахь давуулалт. Унсаа тооны харьцаа 1-2. Мөнгс аруулын 2-ын мөсийн давталгаа хамгаалалт амжилттай. 2-ын харийн мөсийн давталгаа амжилттай тооны харьцаа 3-1. Давтан дааглогч тунгалаг мөрөнгийн давуулал. Хоорондоо ойлгож чадсангүй л тооны харьцаа 4-1. Тунгалаг мөрөнгийн 2 дахь давуулалт. Гадаа гарсан тооны харьцаа 5-1. Тунгалаг мөрөнгийн 3 дахь давуулалт. Хоёрын үсэн давталгаа амжилтгүй тооны харьцаа 2-5. Мөнгс аруулын давталгаа амжилттай тооны харьцаа 3-5.
3 амирт мөнх туяагийн тодорхой амжилттай тооны харьцаа 4-5. Араар нэрстэй мэлчний ихний давуу бол давуулт амжилтгүй тооны харьцаа 6-5-4. Давуултыг довтлон догдчих чи мөнх сар бол тоглоно. Давуулна. Гурван амирт мөнх туяагийн давталгаа хаалтанд орсон сул бөмбөг 2-ын бүсийн давталгаа хамгаалт амжилттай. Хашаа шидсэн хамгаалт амжилттай. Одуулын давталгаа амжилтгүй тооны харьцаа 5-6. Одуулын давталгаа гадаа унсан тооны харьцаа адил 6. Баруун бүсийн аврах шалгуулт тэмцээн 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 3 дахь өдрийн 3 дахь тоглолт явж байна. Энэ өдөр 7 тоглолт яваад хаалтын үйл ажиллагаа явна. Энэ багууд тэмцээнд шалгарсан эхний 2 баг улсын аврагт аймгаа төлөөлж өрсөлдөх юм а. 7 аврагт өрчний хуурал хамгаалт амжилттай. Сул бөмбөг. Намын давталгаа унсан тооны харьцаа 7-7. Старсан хамгаалт тооны харьцаа 8-7. Таван амрын дамирчин Дашнымын цэлмүү тавуултараа навж байна. Тоглолтын тооны харьцаа 9-7. Цэлмүүний 2 дахь давуулалт. Намын давталгаа хаалтанд орсон. Одоогийн сул бөмбөг хамгаалт амжилттай 4-ийн бүсийн давталгаа унсан тооны харьцаа 8-9. Хоёр намын дамирчны давуулт амжилттай. Арын бүсийн сул бөмбөг хөлбөр унсан тооны харьцаа 9-9. Намын бүсийн давталгаа хамгаалт амжилттай. Сул бөмбөг давталгаа амжилтгүй тооны харьцаа 10-9. Хоёр намиртай дамирчны 2 дахь давуулалт. Далаа намиртай их цагийн намын давталгаа багтааны авчиртай тооны харьцаа 11-9.
Ховд аймгийн цэцэлтэй зөвлөмөр сургуулийн ахлах дасгалжуулагч нар мандах эхний завсаргаа захиаллаа. Тооны харьцаа 11-ээс 9. Хоёр наврт тамирчны 3 дахь давуулал. Одоогийн тоглоо нэмсэн хамгаалалт амжилттай. Урд дунгаас тооны харьцаа 10-11. Энэ тоглолтын араас 17-оос 18 насны эмэгтэй Ховд прогресс завхан Чандмын Эрдэнэ гэсэн сургуулиуд тус тоглоно. Хоёрын бүсэнд тоглоо. Онцаа тооны харьцаа 12-10. Далайн наврт давтан тоглогчийн давуулал. Тонголын мөрөнгийн арын давталгаа. Гадаа унсан тооны харьцаа 11-ээс 12. Арон дөрөв агимагийн давуулалт. Хоёрын бүсэнд давталгаа. Хаасны гартай тооны харьцаа 13-11. Тоглолтыг Өвс аймгийн Өлгийн сумын баг хошуучилж байна. Хоёрын бүсэнд давталгаа. Хаасны дарсан суларсан. Давталгаа амжилттай тооны харьцаа 12-11. Давтан тоглогч Тунгалаг мөрөнгийн давуулал. Унсан тооны харьцаа 14-12. Мөнх саруулын хоёрын давталгаа хаалтанд орсон. Намын давталгаа гарсан хамгаалалт амжилттай. Арын бүсийн давталгаа хамгаалсан. Хоёрын бүсийн хуурал. Хамгаалалт амжилттай мөнх саруулын давталгаа хамгаалсан. Намын давталгаа дарсан. Тооны харьцаа 15-12. Мөнх саруулын дарсан давталгаа амжилттай тооны харьцаа 13-15. Давуултыг давтан тоглож мөнх саруул албад оролцуулсан. Давуулт руу навсан тооны харьцаа 14-15.
Мөнх саруулын 2 дахь давуу бол давуу амжилтгүй тооны харьцаа 16-14. Давуултыг давтан догсож 3 амжилт дамжин оруулж байна. Намын бүсэнд авлага. Онсан тооны харьцаа 17-14. Тоглолтыг Увс аймгийн Өлгийн сумын ерөнхий боловсролын сургууль хошуушилж байна. Онсан тооны харьцаа 18-14. Солилцоо. Мөнх саруулыг 19 номертой Амирчин буян ишгэр сольж байна. Одоогийн хуурсан бөмбөгөн сан тооны харьцаа 15-18. Давуултыг давсан догсогч намун гэрэл оруулж байна. Давуулт амжилтгүй тооны харьцаа 19-15. Дарсан чихэлтсэн сул бөмбөг. Одоогийн давлага. Унсан тооны харьцаа 16-19. Намун гэрлийн 2 дахь давуу бол тооны харьцаа 17-19. Сул бөмбөг. Албачийн хуурал амжилттай хамгаалсан. Давталгаа амжилтгүй тооны харьцаа 18-19. Давуултыг 5 номертой Амирчин Сэлмүү гүйцэтгэж байна. Давуулт амжилтгүй тооны харьцаа 20-18. Давуултыг 2 номертой Амирчин гүйцэтгэн. Монголын мөрөнгийн намын давталгаа гадаа унсан тооны харьцаа 21-18. Одоогийн давталгаа хаалтны гартаа гарсан тооны харьцаа 19-21. Давуултыг давтан дагж удуул
Гүйцэтгэж байна. Өсрэлттэй давуул. Хамгаалалт амжилттай. Хоёрын бүсэн давталгаа. 7-8-т инх заяа харна гэсэн. Одоогийн өсрэлттэй давуул. 6-8-т давар шинэ. 4-8-т тонглог мөрөнд таран төрж хүмүүгээр хаалгалаа. Мөнгс оруулалтын давталгаа хаалтанд орсон. Хамгаалалт амжилттай. 4 бүсэн давталгаа унсаа дөрөлтөө 23-аас 20. Нар мандагч завсар дасгчуулж 2 дахь завсралгаа захиалсан. Одоо Ховд аймгийн баг шигшээ завсралгаа байхгүй. Одоо Өлгийн сумын багтны завсралгаа байгаа. Багш нь 2-0 л гэж хэлж байна. За шүгэл гурсаа. Ховд аймгийн шигшээ үг бол 2-0 дахь 2-0 гэсэн зорилготой явж байгаа. Завхан Увс аймгийн Өлгийн сумын бол контр авч хожно гэсэн зорилготой явж байгаа. Мөнгө саруулын давталгаа хаалтанд орсон. Дон хайцаа 24-20. Увс аймгийн баг хожлын оноо дээр ирсэн. Увс багийнхаа оноо дээр хожих юм бол 3 дахь ээжинд ойл гарна. Хааны хайцаа 21-с 24. Давуултыг довтлон догдож 14-т сандаг сүрэнгийн Агима давуулна. Агима холбогч хуурсан хамгаалалт амжилттай. Сул бөмбөг хаалтцруулсан. 4 бүсний давталгаа хамгаалалт амжилттай. Тунгалаг мөрөнгийн давталгаа хаашаа шийдсэн. Хамгаалалт амжилттай. Мөнгө саруулын давталгаа гасан тонаарцаа 22-24. Өлгийн сумын баг нэг төвсөж галсан. Энэ тоглолтын араас Ховд прогресс Завхан Чамман Эрдэнэ сургуулийн баг тоглоно. Онса тонар Ийгүү 3 дугаар ээлжийн тоглолт гарахаар болж байна. Эхний үеийг Ховд цастай зөвхөлбөр сургууль очсон бол 2 дугаар үеийг Увс аймгийн Өлгийн сумын ерөнхий албан сургуулийн сургууль хожиж ийгүү шийдвэрлэх 3 дугаар ээлжийн тоглолт гарах нь ойлгомжтой боллоо.
Энэ тоглолтын араас эмэгтэй нэг тоглолт яваад эмэгтэй хөвгүүдийн 3 тоглолт яваад өнөөдрийн тоглолт дуусаад хаалтын үйл ажиллагаа болно. Агуултыг довтлон тоглогч 7 номертой инх заяа гүйцэтгэн. Мөнгө саруулын давталгаа. Хонглог мөрөнгийн давталгаа хамгаалтанд орсон. Хамгаалт амжилттай. Хаалтанд орсон тооны харьцаа 1-1. Агуултыг давсан тоглогч Тунгалаг мөрөн гүйцэтгэн. Агуултаар навсан тооны харьцаа 2-0. Тунгалаг мөрөнгийн 2 дахь давуулалт. Хоёрын бүсэн давталгаа хамгаалт амжилттай. Хамгаалт амжилттай. Арын бүсэн давталгаа амжилттай. Тооны харьцаа 3-1. Энд Овс аймгийн баг тамирчид дэмжиж байна. Хоёрын бүсэн давталгаа хаалтгүй гарч ирсэн. Намын давталгаа гарсан. Сулбас. Халбар зөөрсөн. Хамгаалт. Мөнгө саруулын хаашаа цэцэн мөнгө хамгаалсан. Халбар зөөрсөн. Хамгаалт амжилттай. Мөнгө саруул. Намын давталгаа хамгаалт амжилттай. Мөнгө саруулын давталгаа амжилттай. Тооны харьцаа 4-1. Үлгийн сумын дасгалжуулагч мөнгө сайхан ихний завсарлага захиаллаа. Энэ тоглолтын араас ховд прогресс эмэгтэй Завхан аймгийн Чандмын Эрдэнэ гэсэн октын 17-аас 18 насны эмэгтэй тоглолт явагдаад эрэгтэй тоглолт явагдана. Тунгалаг мөрөнгийн 3 дахь давуулалт. Сэтгэрсэн тооны харьцаа 5-0.
Тавлантай тооны харьцаа 1-5. Арын мөсөн давталгаа хамгаалал амжилттай. 9-2 дамирчин намуун гэрлийн давталгаа амжилттай тооны харьцаа 6-1. Давтан тоглож мөнгө саруулын давталгаа давуулал. Хоёрын мөсөн давталгаа хаасан суулгарсан. Хуурсан. Одоогийн давталгаа хамгаалал амжилттай дарсан. Арын мөсөн хоёрын мөсөн давталгаа хамгаалал амжилттай. Тооны харьцаа 7-1. Давтан тоглож мөнгө саруулын 2 дахь давуулал. Гартай тооны харьцаа 8-1 гэсэн тооны харьцаатайгаар байраас олж байна. Гарсан тооны харьцаа 2-8. Одоогийн давталгаа хамгаалал амжилттай. Сол бөмбөг. Тооны харьцаа 9-2. Давал амжилтгүй тооны харьцаа 3-9. Давалыг давтан тоглож нэг заяа. Давал ранавсан тооны харьцаа 4-9. Мөнх заяагийн 2 дахь давуулал. Одоогийн давталгаа хуурсан. Одоогийн давталгаа амжилттай тооны харьцаа 14. Давталгаа 9 номерт намуун гэрэл гүйцэтгэх нь. Одоо 64 бөмбөгөөр алглаа тооны харьцаа 5-10. Намын давталгаа Анударин одоогийн давталгаа амжилттай тооны харьцаа 11-5.
Одуулын өмсөлтөд даваад амжилттай. Тооны харьцаа 6-11. Одуулын арын өмсөлт давталгаа. Хамгаалалт амжилттай. Намын өмсөлт давталгаа. Унсан тооны харьцаа 7-11. Ховд аймгийн дасгалжуулагч нар мандах эхнийхээ зөвсгөлийг захиаллаа. Давал амжилттай. Хадагт арсан. Мөнгө саруулт мөн адилаарсан тооны харьцаа 12-7. Тоглолтыг Ховд аймгийн цасралтай зөвлөлтгүүдийнхэн хойш үсэж байна. Хоёрын өмсөлт давталгаа. Гад Тарам дөрөв. Дараа намртай амирчны эхний давуулал. Давуулт амжилттай. Айгийн магийн давталгаа. Хаасан дөрвсөн тооны харьцаа 13-8. Унсан тооны харьцаа 9-13. Амжилттай тооны харьцаа 10-13. Айгийн магийн хоорол дөрвөмсөн давталгаа. Унсан тооны харьцаа 11-13. Ховд аймгийн дасгалжуулагч 2 дахь завсралгаа захиалсан. Одоо Ховд аймгийн ямар ч завсралгаа байхгүй. Өмсөн хэмжээнд өмдөж заал дүүрэн байна. Мөнгө саруулын давталгаа. Хамгаалалт амжилттай. Мөнгө саруулын дөрвөн өмсөн давтал. Хууралт. Хамгаалалт амжилттай. Арын өмсөн давталгаа. Хоёрын өмсөн давталгаа. Унсан тооны харьцаа 14-11. Мөнгө саруулын давуулал
Дэситсэн тооны харьцаа 15-10. Ийгүү Ховд аймгийн Цасатай зөвлөмөр сургууль 2-1 харьцаатай очлоо. Одоо талбай дээр Ховд Прогресс Завхан аймгийн Чанбай эрдэм сургуулиуд тоглоно.